Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодис гэмтэргийн талаарх ямар ч хажуур авахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань хөдөө орон нутагт байрлах нэгэн асрамжийн газар гарсан маш харамсалтай хэрэг байгаа илээ. Ингээд бүгдээрээ хэрэгтэй шууд орцгоё. Шүүгдэгчийн хувийн мэдээлэл нь байхгүй байсан учраас шууд холбогдсон хэргийн талаар ярьж хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Батаан 2020 оны 4-р сард иргэн Туяагийн хүсэл зорилгын эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлэг гэрхтэнлүүн хуруугаа оруулж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчинтсэн мөн асрамжийн газарт байх хугацаанд 2020 оны 5-р сарын 8-ны орой 20-оос 21 цагийн хооронд тус төвийн асрамжийн нэг өрөөнд хамт амьдарч байсан хөгжлийн бэрхшээлтэй золбоог дааван осроор хоолойг нь боож алсан гэмт хэрэгт тус холбогдсон байна. Тухайн газарт хийсэн хэргийн газрын үзлэг тэмдэглэлээс эхлээд та бүхэнд уншиж хүргэе. Хэрэг болсон газар нь хөдөө орон нутагт байрлах асрамжийн газар байв. Асрамжийн газрын хаалга хойд зүг рүү харсан бөгөөд дотогшоо ороход баруун зүүн талдаа коридортой. Баруун талын өрөөний хаалгаар ормогц эхлээд баруун гар талдаа нойлын өрөө. Цааш яваад том өрөө байлаа. Том өрөөнд ороход зүүн талд модон сандал байсан. Сандлын доор хос харга гутал. Дээр нь хүнжил, хувцас зэрэг эд зүйл байв. Сандлын хажууд тэрэгэнцэр байсан бөгөөд дээр нь том хүний памперс, саарал лөнгийн альчуур зэрэг зүйлс тавигдсан байв. Тэрэгэнцрийн цаана ор байрлаж, дээр нь 20-оос 25 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвцөн байна. Цогцыг цоохор давуунд ороосон байлаа. Орны ард зангидсан саарал олс байсан. Өрөөний цонхны урд талд нэг аяга шингэн зүйлтэй байсан бөгөөд дотор нь халбаг, цагаан өнгийн савангийн лаад зэрэг зүйлс байв. Хоёр орны дунд гутас, хүнжил, модон сандал зэрэг эд зүйлүүд байсан. Орны хөл хэсэгт шаргал лөнгийн авдар, дээр нь Sharp брендийн жижиг зурагт байрлажээ. Цонхны эсрэг талд модон ширээ байсан бөгөөд дээр нь том хүний памперс, төмөрөн аяга, халбаг, ягаан өнгийн халуун сав, онгорхоо цоож зэрэг зүйлс байсан. Зурагтын хажууд жижиг модон сандал, өмнө нь хогийн шүүр болон тосгуур байлаа. Тэрэг болсон газрыг тэмдэглэхдээ цогцыг А цэгээр, орны ард байсан хоёр уяаг Б цэгээр, амь хохирогчийн сууж байсан тэрэгэнтрийг 2 цэгээр тус тэмдэглэжээ. Шинжээч нар мөр илрүүлэх зорилгоор нунтаг цацаж шалгасан боловч ямар нэгэн гарын мөр илрээгүй. Үзлэгээр дараах уяануудыг хураан авсан байна. Орны хөлөөс 2 ширхэг уяа, тэрэгэнцэр дээрээс 2 ширхэг саарал уяа, модон сандал дээрээс саарал 1, хар ногоо 1 ширхэг уяа. Нэмэлт эд зүйл илрээгүй бөгөөд үзлэгийн явцад нийт 21 ширхэг гэрэл зураг авчээ. Ингээд тухайн асрамжийн газар ажилдаг хүмүүсийн мэдүүлгээс та бүхэнд уншиж хүргэе. Гэрч сэргэлэнгийн мэдүүлгээс би асрагч ажилтай бөгөөд 2020 оны 5-р сарын 8-ны өдөр 18 цаг 30 минутын үед асрамжийн газрын 21 хүн хоолнд орсон бөгөөд бүгд гал тогооноос хоолоо хийж аваад өрөөндөө хоолоо идсэн. Талигачийн хоолыг 18 цаг 40 минутанд халбагдаж өгөөд жижүүрийн өрөө рүүгээ явсан. Бата гармаар байна гэд орилоод байхаар нь харуулын хамтаар гаргаад 2 давхарт байлгаж байгаад буцаагаад өрөөг нь цойшлоод байж байтал тог тасарсан. Тэр үед эргэж тойроод байж байсан. 20 цаг 30 минутын үед тог ирсэн. Харуулын хамтаар Батагийн хаалгыг цогсон боловч онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгохоор аптекаар хөшөөд байж байтал Бата өөрөө дотроос нь онгойлгосон. Өрөөнд ороход талигаач сандал дээрээ эвгүй харагдгаар нь барьж үзэхэд нас барсан байсан. Тэгээд лавлаад үзэхэд хоолой нь улайж баймилсан байдалтай байсан. Тэгэхээр нь сандраад зохион байгуулагч руу залгасан. Манай захирал болон харуул ирээд цагдаа дуудсан. Батагаас яасан талаар асуухад нэг нүүр гарын альчуур барьж байгаад дарчихсан гэж дохиогоор хэлсэн. Батаа нь хэлгүй дүлий хүн байгаа юм. Талигаач нь төрөлхийн сумгай босож чадахгүй, үг хэлэхгүй, юм сонсохгүй, хоолыг нь халбагдаж өгдөг, үлгээдэж унтуулдаг 100% асаргаатай хүн байсан. Өдөр нь тэрэгэнцэр дээр суулгадаг байсан. Батаа нь байрнаас гарах гээд байдаг. Гадуур гарч явхаараа хулгай хийн, хүнтэй зодтолдох гээд байдаг. Халамжийнхан дотроо айдас ихтэй хүн байсан. Цагдаад хүчингийн хэрэгээр шалгагдаж байгаа.
хаалга хөөдөлж байгааг хараад ирдэг байх. Талигаачин хувьд шөндөө толгоо нүвдөөд орилдог байсан тул Батааг сонсгүй гэдэг утгаар нь хамт байлгадаг байсан. Хамгаалагч ах толгойг нь өргөж үзээд яана боосон байна штэ гэхээр нь би Батаагаас яасан бэ гэтэл би боосон гээд альчуур аваад үзүүлж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч сүлдээгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би гэрээсээ 20 цагийн үед гараад машина асаах гээд ажил руугаа явж байтал манай зохион байгуулагч залгаад Батаа лавгааг боогод алсан байна гэхээр нь харуул руу залгаад надтай ойрхон явж байхаар нь ажил дээрээ хүргүүлсэн. Ажил дээрээ шууд ирээд талигаачийн өрөөнд ортол орон дээр нь тавиад дэвсээ давуугаар нь бүтээсэн байсан. Тэгэхэр нь би толгой хэсгийг нь сөхөөд үзэхэд хүзүү хэсэгт боолтын улмөр гарч цус хурсан байсан. Цагдаа дууд гэж хэлээд дуудлага өгсөн. Тэр үед асрах шигч орж ирсэн бөгөөд хөшиж магадгүйгээд хувцсыг нь тайлж зөв байрлалд оруулна гэд янзалсан. Манай дарга чулуун ирсэн, цагдаа нарч гисэн ирсэн. Лавгагийн хувьд оюуны хүнд хомсдолтой 90% групптэй 100% асаргаанд байдаг. Батаагийн хувьд бол 70% групптэй хэлгүй дүүлээ бусадтай дохио зангаагаар ойлголцоод байдаг. Албан ёсны дохионы хэл мэдэхгүй 2020 онд хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан саяхан хүчингийн гэмт хэрэгт холбогдоод шалгадаж байгаа гэсэн мэдүүлгийг өгчээ. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч тулгаагийн өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Энэ өдөр гэртээ байж байтал зохион байгуулагч залгаад лавга нас барсан байна гэхээр нь уцаа салгаад ээлжийн жижүүрээс асуухад Батаа лавгагийн өрөөнд байж байгаад хаалгаа тайлахгүй болохоор нь ортол нас барсан байна гэж хэлсэн. Би ажил дээрээ очисон намайг очих үед харуул цагдаад дуудлага өгөх гээд бичиг баримтыг нь аваад ир гэхээр нь Батаа болон лавга нарын иргэний өмнөлхийг гаргаж өгсөн. Лавга нь 90% групптэй төрөлхийн саажилттай. Өөрийгөө илэрхийлэх ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй, цай хоолоо идэх чадваргүй 100% асаргаанд байдаг. Өдөрт 3-аас 4 ширхэг памперс сольж шүнд нь хүүхэд шиг манцуулж унтуулдаг. Лавга нь ахын хамт байж байгаад ах нь нас барсан, түүний эгч нь авч явж байгаад 2020 онд дахин авчирч асруулж байгаа. Батаа нь 2007 онд тус төвд ирсэн 13 жил асруулж байгаа. Тэвэрч Нямбай зааж өгсөн зүйлийг сайн хийдэг, цахилгааны гэмтлийг сайн засдаг, 70% групптэй төрөлхийн хэлгүй дүлий Батаагийн хувьд дохионы хэл мэдэхгүй, хар ирээний дохионы хэлээр ойлголцдог. Батаагийн хувьд гараад явахаараа хулгайн хэрэгт холбогдоод байдаг тул аль болох гарахгүй байхыг боддог. Лавга болон Батаа нар нь 2020 оны 9-р сараас хойш нэг өрөөнд хамт байгаа. Хамт нэг өрөөнд байх хугацаанд ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч даваагийн мэдүүлгээс би энэ өдөр амарч байтал манай байгууллагын эмч над руу 20 цагийн үед залгаад лавгааг нас барчихлаа гэхээр нь шууд ажил дээрээ явж очсон. Намайг очих үед лавгааг орон дээр нь тавьсан байхаар нь хартал нүд ам нь нээлттэй байхаар нь нүдийг нь засаад амыг нь хаах гэтэл хөшсөн байсан. Тэгэхэр нь би аманд нь сүйд тусааж хувцсыг нь тайлаад дэвсээ давуунд ороож үлдээгээд гарсан. Намайг хувцсыг нь тайлах үед лавгагийн хүзүүнд боосон мөр байсан. Тухайн үед Батаа хажууд нь байсан. Би муу гэж дохиод сууж байсан. Батаагийн хувьд байрандаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Гадуур гарах үедээ асуудал гаргаж байдаг гэх мэдүүлгийг өгчээ. Одоо ингэ бүгдээрээ амь хохирогч буюу талигаач лавгагийн эгчийн мэдүүлгээс сонсцгоё. Би лавгагийн төрсөн эгч нь байгаа юм. Бид эцэг эхээс сургуулаа баг 2 эрэгтэй дүү маань хөгжлийн бэрхшээлтэй байсан. Манай аав ээж 2 асарч байгаад 2007 онд аав нас барсан, 2010 онд ээж нас барсан. Түүнээс хойш би 2 дүүгээ асарч байгаад 2012 онд дүүгээ асрамжийн газар өгсөн. 2013 онд лавгагийн ах өвчнөөр нас барсан. 2014 оны 6 дугаар сард миний эрүүл мэнд гайгүй болсон тул лавгааг асрамжийн газраас авсан. 2020 оны 5 дугаар сард дахин би өвдсөн тул лавгааг дахин асрамжийн газар төгсөн. Би Улаанбаатар хотод дэмжлэгээнд байх үедээ дүүгээ нас барсан талаар мэдсэн. Манай дүү ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй асаргааны хүн байсан. Төрөлхийн саажилттай байсан учраас 90% групп авдаг байсан. Саажилттай учраас ямар нэгэн дохионы хэл мэдэхгүй. Бидний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол байхгүй. Батаагийн хувьд хуульд заасан хариуцлага хүлээнэт. Асрамжийн газрынхан манай дүүг сайн асарч байсан. Энэ талаар хийлэг зүйл байхгүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн аймгийн нийгмийн ажилтны өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Би 2007 оноос хойш нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Тухайн үед Батаа нь өөрийн төрсөн эгч, түүний охин нарын хамт нэг өрөөнд байсан. Гэтэл эгчийнх нь охин өөр сум руу хүнтэй суухаар явахдаа ээжигээ авч яваад Батаа нь үлдсэн.
Батаа нь гадуур хулгай хийж хүнээс мөнгө гуйгаад байна гэж сонсогддог байсан. Тухайн үед сумын хүмүүс Батааг хулгай хийгээд байсан тул эцэг эх нь асрамжийн газар өгсөн гэж сонсож байсан. Манай дээрх үедээ төрөлхийн хэлгүй дүлий гэж ирж байсан. Батаа нь хараар тохиогоор ойлголцдог байсан. Намайг ажиллаж байх үед Лавга нь ахын хамт ирсэн. Хамт ирсэн ах нь нас барсан. Лавгаг аймгаас игчин ирээд санаад байна гэд авч яваад буцаагаад авчирч өгсөн. Лавга төрөлхийн саажилттай 100% хүний асаргаанд байдаг гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай дүгнэлтээс талигаачийн цогцост хоолойн урд хэсэгт зулгаралт, зүүн хөлний шилбэний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтооглоо. Талигаачийн цогцост учирсан гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хоолойн урд хэсэгт зулгаралт нь шин үүссэн, зүүн хөлийн шилбэний доод хэсэгт зулгаралт нь хуучин үүссэн гэмтлүүд байна. Талигаач нь боомлолтын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна гэх дүгнэлт гарчээ. Тухайн үед мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Шүүгдэж Батаа нь хэрэг гарсан газар буюу тухайн төвийн өрөөнд орж хэргийг хэрхэн үйлцэн талаар хэлбэржийн тусламжтай үзүүлэхэд тэрээр тухайн өрөөний хөшгийг хааж бүх гэрлийг унтраав. Тэрээр тухайн үед тог тасарсан байсан гэдгийг хэлж байв. Дараа нь тань жолоолох ажиллагааны явцад заасан сааралангийн уяаг авч амь хохирогчийг орлуулан тавьсан тэрэгэнцэртэй хиймэл хүний хүзүүнд уяаг чангарах байдалтай хийж улмаар дахиад ороож хөлөөрөө жийж татаж чангааж тэрэгэнцрийн баруун талд уйсан гэдгээ үзүүлв. Мөн хэрэг үлдэх үедээ өрөөний хаалгыг хэрхэн яаж дотроос нь бэхэлсэн талаар үзүүлсэн бөгөөд өрөөний дотор хаалганы дээд нугаснаас шүрүүп гараар тайлж авч гадна хаалганд зөөж богоод цагаан өнгийн уяагаар уйж сандал хөндлөн хүлсэн талаараа үзүүлв. Ингээд хүний амь нас хөнөөсөн хэрэгтэй шүүгдэгчийн өөрийнх нь хэрэгээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. Би энэ өдөр хамт байсан лавга уйлаад байхаар нь хаалгаа дотроос нь нуйж сандал хүлж байгаад цонхны хөшгөө хааж байгаад сааралангийн уяагаар лавгагийн хүзүүгээр оруулж давхар ороож байгаад хажуу тийш нь татаж хүлж алсан. Тэр үед юм харагдахгүй байсан. Би уйлаад байхаар нь боож алсан. Би хүзүүгээр нуйж байгаад хөлөөрөө жийж татаж тэрэгэнцрийн хажуу талаас нь татаж байсан гэх мэдүүлгийг өгчээ. Одоо ингээ бүгдээрээ шүүгдэж Батаагийн 4-р сард холбогдсон хүчингийн хэргийн талаарх гэрчийн мэдүүлгээс сонсож тухайн үед ямар үйл явдал болсон талаарх тодорхой ойлголтыг авцгаая. Гэрч Түмэгийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2020 оны 4-р сарын орой Манаачин өөрөг гүйцэтгээд хашаан дотроо явж байх үед гинэд эмэгтэй хүний хашгирах, уйлах чимээ хуучин дулааны зам талаас гарахаар нь хашааны дааман дээр яваад очиход наад хүнээ бариад авгээд ойрлохоор нь тухайн хүнийг хартал хойшоо эргээд зүхтаж байгаад буцаад гудмаар доошоо эргээд зүхтаар нь замыг нь тосоод гараад ирэхээр нь барьж авсан. Тухайн үед зүхтааж байсан залууг барьж аваад дагуулад уйлж байсан эмэгтэй дээр очиход тэр эмэгтэйгийн нуруу хэсэг нь шороо болчихсон уйлж байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад асуултанд хариулж чадахгүй уйлаад байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд удахгүй цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн эмэгтэйгийн эгч нь бас ирсэн байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Гэрч хазаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2020 оны 4-р сард 16 цагийн үед асрамжийн газар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд асрамжийн хүмүүсийн хоолыг 18 цаг 20 минутын үед өгч байхад Батаа хаалтгаар гараад хашааны хойд талаар даваад цугтсан. Харуулын хамт араас нь яваад олоогүй. Тэгтэл 21 цагийн үед цагдаа нар Батааг дагуулад ирсэн. Батаа нь урьд зүхтаж гарч яваад нэгээс 2 цаг болоод буцаад ирдэг байсан. Батаа нь хэлгүй дүлий уурлах юм бол хаалгууд эвддэг гэх мэдүүлгийг өгчээ. Одоо ингээд бүгдээрээ хохирогч эмэгтэйгийн мэдүүлгээс сонсцгоё. 2020 оны 4-р сард найзын гэрт байж байгаад манай найз захын доод талын халуун усны ойролцоо төхүүлж өгөөд би түүнээс цааш ганцаараа явсан. Сургуулийн дээд талын нарийн заагаар гараад явж байтал үл таних эрэгтэй хүн гарч ирээд мөнгө барьчихсан. Надаас мөнгө нэхэх үйлдэл гаргахаар нь би байхгүй гэж хэлчихэд явхад миний араас дагаад явсан. Тухайн эрэгтэй хүн миний урд талд гараад мөнгө үзүүлээд мөнгө нэхэхээр нь би барьж явсан ноутбукээрээ зөхөх гэтэл булааж миний хоолооноос барьж аваад намайг хойш түлхээд би толгоогоороо унсан. Намайг газар унгаад миний хоолойг шахаад миний өмд рүү гараа хийгээд миний бэлэг эргэтэн лөө гараа исэн.
Тэр үед би тэр хүнийг алгадахад гараа татаад авсан. Тэр үед хашаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд тэр хүнийг бариад авсан. Тэр үед манай эгч миний дэргэд ирсэн байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд бид нар цагдаа дээрээ ирсэн. Би тухайн хүнийг захын ойролцоо хүнээс мөнгө нэхээд явж байхыг харж байсан. Бусдаар тэр хүнийг танихгүй. Миний хоолооноос бариад өснөөс татаад хойш унагсан. Би хойш унахдаа толгоогоороо явган үний зэмтэн дээр унсан. Миний өмд рүү гараа хийгээд бэлэг гэрхтэн лөө гараа хийсэн. Миний толгоо өвдөж гидсэн дээр шалбарсан байсан гэх мэдүүлгийг өгчээ. Аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн 372 дугаартай хохирогч эмэгтэйгийн биед хийсэн үр дүгнэлтээс хүргэе. Хохирогч эмэгтэйгийн биед хэвлээд өнгөц цулгаралт гэмтэл тогтогдлоо. Биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч эмэгтэй биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Дээрх хэргийн талаар батаан хэрэгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс бүгдээрээ сонсцгоё. Би байрандаа байж байгаад хашаад аваад зүхтаасан. Намайг байрнаас гарч байхад асрагч харуул араас хөөгөөд би зүхтсан. Цаасан дээр 5,000 гэж бичээд уцаар ярьж байсан эмэгтэйд үзүүлэхэд нөгөө хүн байхгүй гэхээр нь би тухайн эмэгтэйд уурлаад боож газар унгаагаад гараа атгаж байгаад толгой хэсэг рүү цогсон. Би тэр эмэгтэйгийн өмд рүү гараа хийгээд бэлэг эргэтнээс нь татсан. Тэгтэл тэр эмэгтэй уйлсан. Тэр үед нэг сагалтай эрэгтэй хүн гарч ирээд намайг салгаад охинд уцаа өгөөд яриулсан. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд намайг гавлаад аваад явсан гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэгч Батаан дээрх 2 хэргийг өөрөө үлдсэн гэдгээ хүлээмжширсэн. Мөн цагдаагийн үзлэг тэмдэглэлээр тухайн хэрэг нь батлагдсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Батааг 2 төрлийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна. Нэгдүгээрт хүний амь насыг хохироосон хэрэгээр буюу эрүүгийн хуулийн 11-р зүйлийн 1-ийн дагуу, хоёрдугаарт хүчингийн эрэг үйлдсэн буюу эрүүгийн хуулийн 12-ийн 1-р зүйлийн 1-ийн дагуу шүүх түүнийг гин буруутайд тооцож дараах ялыг оножээ. Хүний амь насыг хохироосны төлөө 8 жилийн хорих ял, хүчингийн хэрэг үйлдсэнд 1 жилийн хорих ялыг өгсөн байна. Эдгээр ялуудыг нэгтгэн шүүгдэгчид нийтдээ 9 жилийн хорих ялыг оногдуулжээ. Мөн шүүхийн шийдвэрээр энэ ялыг нээлттэй хорих байгууллагад илүүлэхээр тогтоосон байна. Харин өмнө нь цагдан хоригдсон 203 хоногийг идэлх ялын хугацаанд нь тооцсон оруулсан байна. Өнөөдрийн харамсалтай хэрэг маань энд хүрээд тусаж байна. Та суугаа дагаж амжаагүй байгаа бол суугаа дагаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Хажууд нь байх хонхыг идэвхжүүлснээр та дараагийн дугаарыг маань цаг алдалгүй хүлээн авах болно. Баярлалаа, баяртай.